Та ер нь эвлэрэлд хэр зэрэг одоо ханддаг вэ гэж. Та ер нь эвлэрэх гэж яардаг уу? Эсвэл яардаг уу юу? Хэрэг бидний эвлэрэл төлбөр нь их гарч ивэл та яарах уу? Тэгэхээр өнөөдөр бид нар итгэлийн өвгдөөс болох одоо Авраам, Исаак, Яакобын тухай суралцдаг. Тэгээд Исаакийн хүү Яакоб одоо Исав хоёр. За Израиль нэрчүүд нь нэрүүд нь заримдаа төвхтэй бас эдрэтэй байдаг ч ах トゥ хоёр гэдэг авч. Яакоб бол ахыхаа уган хүүгийн эрхийг ээжтэйгээ нийлэн одоо мэхлэх арга замаар өөрийн болгож авсан гэж. Нэгэн л хүн өөрөө ийм арга замыг сонгож авч байгаа учраас шийтгэл нь болон хариуцлага нь өөр дээр нь бууна гэж. Хүмүүс бол тэгж боддог. Бурхан тэгээ тэр үед зогсоохгүй байсан. Тэгэхээр энэ бурханы буруу гэж ярих гээд. Гэтэл үнэндээ бол өөр дээр нь л бууна гэж. Та юу дээрсэн тэр чинь л ургаж байгаа. Бас нэг та юу ч тариагүй бол угаасаа юу ч урахгүй байгаа гэж. Амьдралдаа байхгүй байгаа зүйлүүдийг та хэзээ нэгэн цаг тарих хэрэгтэй байсан байхгүй. Та тэгээд тариагүй юм байж тариад ургуулсан хүмүүсийг хараад эдгээр яагаад адилхан хамт цуглаанд явчаад ийм болоод би яагаад ийм болоод гэдээ гайхаад байгаа юм байхгүй. Тэд нэр таныг тариагүй өдрүүдэд тарьж исэн байхгүй. Харин Яаков 20 жилийн дараа 20 жилийн өмнө муудалцсан ахтайгаа эвлэрдэг юм билүү гэж бодсон. Яагаад тэгэхээр өөрийнх нь амьдарч байсан газар явцгүй болоод ирсэн байхгүй. Тэгээ нэг монголчуудын нэг юу байдаг ч цангахаараа голоо бараадаг, ядархаараа ураг саднаа бараадаг гэдэг шиг те. Ингээд Яаков ингээд ботсон. За би хоёр ихнэртэй 10-аад хүүхэдтэй боллоо. Мал зүрхтэй боллоо. Мал зүрх маань хэдэн мянга боллоо. За ерөнхийдөө бол зас нартай боллоо. Намайг эзэн гэж дууддаг хүмүүс бий боллоо. Ер нь бол одоо хинтэл бол хинтээ уулзсан шүү. Одоос энэ ид хөрөнгөөр юуг зохицуулна шүү. Бас тохиролцсон шүү. Ер нь бол болно шүү. Би ер нь урд нь одоо ахаасаа айгаа зүхтаа явжсэн бол би 20 жилийн дараа нэг тиймэрхүү юмнаас болоод нэг зүхтаж бохдог юм биш болсон шүү. Одоо ер нь уулзъя. 20 жилийн дараа. 20 жил эвлэрээгүй. Гэхдээ 20 жил хоорондоо эвлэрээгүй байх нь хамаагүй тэр хоёр ихэр ах トゥ ус хэвээрээ л баг. Бид нар заримдаа зарим нэг зүйлийг хайрыг, эвлэрлийг, уучлалыг эсвэл өршөөлийг заримдаа хүмүүсээс хүчээр барьцаалан авах гэж ордог. Би чиний ганц дүү чинь юм чинь гэж. Эсвэл би чиний ах чинь байна гэдэг ч юм уу те. Чи тэгээ яах гээд байгаа юм. Тэр үед би тэгцэн, тэг хэрэгтэй байсан. Яаков бас магадгүй 20 жилийн турш тэгж бодсон баг те. Ах өөрөө л тэр уган хүүгийнхээ эрхийг тоодгүй байсан. За тэгээд бас яасан бэ гэхээр өөрөө тэрийг аяг шүлөөр тулждаг байсан. Тэгээд нэг л ер нь тоодгүй байсан шиг. Ихэр төрсөн хоёр хүүгийн нэг нь уган хүүгийн эрх буюу эцгийнхээ өв залгамжлыг авах хэрэгтэй. Нөгөөх нь болохоор өөрөө бүхнийг олж авах хэрэгтэй болсон. Угаасаа л хоёрдугаар одоо дүүн байсан учраас өөрөө л бүхнийг тэмцэж олж авах хэрэгтэй болж байгаа. Манай монголчууд ч ямар отхондоо юмаа үлдээн гэдэг биш. Израильчууд уугандаа юмаа үлдээн гэж байгаа байхгүй. Бид өнөөдөр эвлэрлийн тухай ярьж байна. Яаков 20 жилийн өмнө ахынхаа байх ёстой зүйлийг ээжтэйгээ нийлээд хойулдаад аавыгаа мэхлээд өөрийн болгож авсан. Агтл өөрийн болгож авангуудаа тэр бүхнийг эргүүлээд алдаа зогсохгүй тэндээ байх эрхгүй болоод явсан. 20 жилийн дараа Яаков 20 жилийн дараа тэр хүсэж байсан зүйлээ өөрөө баялаг бүтээх байдлаар олж авах болох байсан юм байна. Бурхан түүнийг өрөөх байсан юм байна. Тэр хин нэгний юмыг мэхэлж авах шаардлагагүй. Бурхан өөрөө амьдралын замдаар бэлдсэн байсан юм байна. Өөрөө тэр бүхнийг олж авах, тэр мэрэгэн ухаан, тэр бүх зүйлүүдийг аавтайгаа ээжтэйгээ байхдаа сурцсан байсан юм байна. Өөр хүмүүсээс янз бүрийн залмиг сурж тэр бүхнийг олж авах биш. Харин тэр эцэг эхээсээ сурцсан зүйлээ хэрэглээд ингээд амьдрах үед Бурхан түүнийг өрөөж бүх зүйлээр хангах байсан байх гэдгийг Яаков ойлгож мэдснийхаа дараа ахтайгаа уулзгаж байна. За 32 дугаар бүлгийн 1 дээр зүгт Яаковыг аян замдаа явж байхад Бурханы тэнгэр элчнэр түүнтэй уулзав. Тэдний харамсаа энэ бол Бурханы хуаран байна гэд тэнд нэр өгсөн байна. Ахта бэлэг илгээсэн. За ингээд бэлэг илгээсэн яасан бэхээр
Яков ингээд Сирийн нутагт яг үнэндээ бол дүүгээсээ ах нь тийм хол амьдраагүй. Гэтэл 20 жилийн турш түүнээр ямар ч илж илгээгүй байж ирсэн гинтхэн бэлэг мэлэгтэй илж илгээсэн. Манай монголчууд нэг ер нь одоо гайгүй болж байгаа хаа. Уучлал гойх мойхта ер нь жоохон таараа хүмүүсээс байсан. Одоо биш болсон бахаа тий. Одоо та нартай адилхан биш бид нар гээд байгаа шүү дээ. Нөгөө ордон номлол дээр яг татчихсан жишээ л дээ. Ээжээсээ уучлал гойдгоо оронд нь гэр цэвэрлдэг тий. Тэгээ ээж нь гэр цэвэрлэхийг хараад яг ёстой үлээ. Уучлах ёстой. Ээжигээ гомдоосоо учраас угаасаа уг нь бол өөрөө хийх ёстой байсан оройн хоолоо хийгээд хоол хийснийг нь ээж нь хараад яг ёстой үлээ. Уучлах ёстой гэж боддог. Тэгээд дараад нь уучлахгүй ээж нь үргэлжлүүлэн ууралсаар байх юм бол юу гэж хийхээр ингээд дагчих хүртэл та уучлахгүй байна гэж. Миний хичээгээд байгааг олж харахгүй байна гэж. Яг үнэндээ бол тэр зүйлийг хичээсэнгүй гэж ээж нь уурлаагүй учраас уучлаарай гэдэг үг сонсоод хэлэх хэрэгтэй байгаа байхгүй бас. Нэг нь сонсох хэрэгтэй, нэг нь хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Яков 20 жилийн туршид хамт амьдарч байгаа хүмүүстэй ахыгаа аймаар хүн гэж ойлгуулсаар ирсэн. Би гэртээ очих юм бол ах намайг ална. Тийм үү? Тийм. Ах намайг ална. За тэгвэл та очиж яах юм бэ? Бид нар заримдаа өөрсдийнхөө хайртай хүмүүсийг бидний амьдрал зүгээр л хэсэг хугацаанд бид нартай хамт байж байгаа хүмүүст амар хүмүүс гэдээ ойлгуулцдаг те. Манай ээж амар хайр гэсэн. Гадуу. Манай ах ийм. Манай ээж, манай эхнэр тийм. Чи өөрөө ахalta манай хүн бол ийм гэдэг чим ингэж өөрийнхөө хайртай хүмүүсийг бусдад өөр болгож ойлгуулж явж байна. За ингэж яасан бэ гэхээр нөгөө ах руугаа бэлэг явуулсан шүү дээ те. Ахыгаа нөгөө нэг ер нь бол ахад нэг жоох юм өгчөд болчин. За тэгээд ах намайг уучлахгүйгээр таачдیں۔ Гэсэн тийм зүйл болсон юм шиг байна. А гэтэл элчнэр нь эргэж ирсэн юм гэсэнгээр ах чинь тантай уулзахаар 400 хүн дагуулад ирж гинөө гэж. Тэр өөрөө 400 гаруй бараг дарцтай байх. Гэтэ тэд нар дайчид биш. Харин ах нь бол түүнийг айлгадаг ах нь бол юм бэхээр ан чин дайчин хүн байхгүй. Харин 20 жилийн өмнө ах нь ганцаараа би чамайг алнаа гэдэг. Гэсэн бол 20 жилийн дараа 400 зэрэгтэйгээ ирж ийн гин гутал тэр модрог олон харагдаад байгаа байхгүй. Манай ах бүр амар болсон юм байна. Бүр 400 зэрэгтэй надтай болж. Тэр энэ эвлэрэх бодол алга. Би юмыг ухаанаар шийдэг, тэр залиар шийдэг, тэр хүчээр шийдэг. Ах над руу яг дайрах гэж. Тэгүн гутаа шууд хүмүүстэй би хэлсэн баг. За юу? Хоёр хуваагдъя. Нэг хэсэг рүү ах дайрахад нөгөө хэсэг нь зүхтаана. За юу гэдэг ингэж өөрийнхөө хамт байгаа хүмүүст ахыгаа улам ингээд те харгас хатуу дайчин аимшигтай хүн гэж Яков бодож ойлгуулсаар ирсэн. Тэр бол өөрөө сайн. Би нэгэн удаа ийм зүйлийг эвлэрлийн өршөөлийн одоо хичээл дээр сонсч байсан. Хүн эвлэрхгүйгээр цаг хугацаа удах тусам өөрийнх нь зөв санагдаад эхэлдэг гинэ. Тэр тгээггүй бол би ингэхгүйсэн байхгүй юу? Тэр эхэлсэн байхгүй юу? Гэхдээ тэгэл хараадаа тэр тийм сайн юм бол намайг үдээ төрчээ. Заахаа би чиний хийсэн юмыг уучлаа. Дахиж тэхгүй шүү гэд хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэр тийм ухаантай юм бол тэгэх хэрэгтэй байхгүй юу? Заавал миний зүгээс эхлүүлэх гээд халбгүй байхгүй юу? Гэж. Яков ахта бэлэг өгөөд бүтэхгүй мэдэн гутал 20 жилийн өмнө уучлах байгаагүйдээ харамсалсан байх. Учир нь түүний ахта өгөж чадах бүх зүйл бол 20 жилийн туршид цуглуулсан эд баялаг нь ахт нь хамаагүй юм шиг байна. Түүнтэй хамт байгаа хүмүүс нь ахын 400 зэрэг хурж ирээд дайрахад өөрийг нь өмөрч хамгаалж өөрийнх нь өмнөөс тулалдах хүмүүс байхгүй, өөрийнх нь бүх амьдрал бүх зүйлүүд 20 жилийн туршид нэгэн л эвлэрээгүй юм чинь утгагүй хэрэггүй байгаа гэдгийг Яков ойлгож мэдсэн. Би энэ хэмжээнд үед хөрөнгөтэй байгаад хүн болгонтой ярьж чадна гэж бодсон. Гэтэл ахтайгаа биш юм байна. Гомдсон ах トゥ усаа эргүүлж авчирна гэдэг хүчрхэг цайзыг эзлэхээс хэцүү гэдэг үг Библиэлд байдаг. Би та нарыг эвлэрэлд яардаг байгаасаа гэж хүсэж байна. Та нар удах юм бол төлбөр нь ямар гарах вэ? Бурхан хүн төрлөختнийг бүтээсэн, Бурхан биднийг бүтээсэн. Бид Бурхан гим нүгэл хийгээд бидний өвгдөөс Адам Ява гим нүгэл хийснээс хойш бид Бурханаас холдсон.
Бурхан биднийг эргүүлж авчрахын тулд, бидэнтэй эвлэрхийн тулд биднэрт хууль өгсөн, биднэрт тахлыг зааж өгсөн, биднэрт олон зөв ариун амьдрах, ариусгалын амьдралаар болон гим нүглээс хагацах, гим нүглийн эсрэг тэмцэх арга замуудыг зааж өгсөн. Гэтэл бид нар тэр арга замуудыг хэрэглэж Бурхантай ойртохын оронд харин ч хүмүүсийг тэр одоо хуулийн тэр зүйлүүдийг хэрэглэж хүмүүсийг шүүдэг болсон. Энэ хараа сайн итгэдэг юм байна. Энэ хараа Бурхны хуулийг зөрчдөг юм байна. Энэ хараа өргөдөг юм байна. Энэ хараа ингэдэм байна, тэгдэм байна гэж. Ингээд Бурхан биднэрт хайртай хിവэрээ эвлэрхийг хүссэн хിവэрээ байгаа учраас Бурхан өөр хинч хизээч хийж чадахгүй нэгэн төлбөрийг төлсөн, нэгэн зүйлийг өгсөн нь өөрийн цорын ганц хайртайг Есүс Христтэй бидний өмнөөс дахил болгож өгсөн. Хүн төрлөختөн Бурхан руу очих гэж яарахгүй байсан. Харин Бурхан хүүхдүүдэд бутааж авах гэж яарсан. Бид үнэндээ бидний амьдралыг өдөд эрэхтэй өргөссөн маш их олон хүмүүсийн хайр, өршөөл, тэдний тайван байдал, тэдний хүлээцтэй байдлуудыг мдээгүй өнгөрсөн байдаг. Эзний үг сургаалт хэлэхдээ хэрэв та нар дахил өргөхөөр шийдгээд та нарын эсрэг хэн нэгэнд юм байгаа бол эхлээд тэр хүнтэйгээ очиж эвлэрээ гэж хэлсэн. Энд юу гэсэн үг вэ гэхлээр та ингээд Бурхан минь ээ таньдаа баярлаа гэдэг ингээд зогсож хин нэг хүн эзэн минь ээ тэр яагаад ийм юм бэ? Би чинь Есүст итгэх гээд ядаад ингээд явж хахад тэр адилхан л Есүст итгэдэг гэж надад яагаад ингэж хандж байгаа юм бэ? Би одоо залбирч чадахгүй, магтаж чадахгүй, гуйж чадахгүй, танд өргөл өргөж чадахгүй, танд талархаж чадахгүй. Би ийм болцоод байж хаад тэр өөрөө юу ч болоогүй юм шиг таныг магтаад ингээд яваад ах юм. Ямар хэцүү юм бэ? Гэт хин нэгэн тэгж байгаа бол очиод уучлаарай, би чамд бүдрэгч болоо болсон бол уучлаарай. Хатуурсанд уучлаарай, хатуу хандсанд уучлаарай. Төмөр хамтдаа эзний өмнө, эзний зам дээр хичээцгээе. Би хинэггүй байсан байна, би гомдоосон байна гэж уучлахгүй байх. Энэ яаруу байвал зүгээр. Энэ нь удвал тэр болон түүнтэй хамт түүнийг хайрладаг бүх хүмүүс эзэн дээр ирэх гэж удах шалтгаан болж магадгүй. Цуглаан уу? Манай нэг их цуглаанд явж байгаад яасан гэж бодож юм. Гаж урсгал байсан байлгүй гэсэн. Гаж урсгал биш гэсэн. Цуглаан нь харин нэг сонин хүмүүс байдаг гэсэн. Өдөржингөө хайр ярьдаг, харин хүнийг хайрладаг. Өршөөл ярьдаг, хүнийг хүлээж авдаг. Эзэн гим нүглийг нь мартсан гэж тухагладаг. Харин нэгнийгээ өргөлж одоо шүд араанда зуусаар байдаг. Бас нэгнийхээ талаар худал гэрчлэл болон муу талаас нь илүү их ярьсаар байдаг. Нэгнийгээ хайрлаж, дэмжиж, нэгнийгээ одоо эзний хүн гэж хүлээж авч замаараа хамт явахыг боддог. Зарим хүмүүс нь бүр 20 жилийн өмнөх хүн юм гэсэн ярьсаар байдаг гэх мэтлээ ярих юм бол бидний өнөөдөр хамтдаа цугласны утга учир юу вэ? Эзэн бидэнтэй эвлэрэх гэж хүүгээ өгсөн. Бид эвлэрлийн талаар хүнтэй эвлэрэх гэж яарах талаар өөр юу сурах ёстой юм бэ? Өөр ямар төлбөр хэрэгтэй юм бэ гэж. За ингээд Яаков залбирсан. За ах таах юм бол ингээд энэ Исав гэж ямар одоо аймаар ийм хорсолтой хүн бэ те? Ямар эвгүй бэ те? Ингээд 20 жилийн дараа үртэл дүүгийнхаа соргийг сонсон гутаад шууд дайраад хүрээд ирдэг те? Өөрөө 20 жил дүүрэгөө урж за мэдөө нэг ууралж гарангуудаа ингээд ах トゥ биш болцсон уу гэд нэг тийм гоё ах нар байдаг шүү дээ. Надад нэг тийм ах байдаг. Хөөе сайнаа алга болчих юм аа гэдэг. Яг чи өтгөр мууталсан, ууралсан, би чамаас дагнсан. Гэхдээ тэгэд нэг ахаасаа нэг үг сонсч чадахгүй тийм одоо ах トゥ харилцаа байсан юм уу? Тийм хямдхан уу? Би чамайг зэмлэхгүй бол энэ чамайг зэмлэх юм. Өөрөө мэд. Орой завтаа. Орой маа тэр. За, ингэ болцсон байна. Тэр чи би тэрнтэй таарлахгүй ахыг хичээгээд баг байшингийнхэн цонхон доогуур ингэж хан наалж явж юм аахгүй гэсэн. Адилхан нэртэй хүмүүс гараад ирготл тэрийг санаад ёо нэрэ надад теста хайр хэрэгтэй байхад намайг амар загнаж байгаа байхгүй юу? Хүмүүсийн нүдэн дээр гэж уурлаад нэг юм уурлах шалтгаан болгодог. Тэсний талд тийм амархан ах トゥ байсан юм уу? Би чамд үг хэлж болохгүй юу? Чамд өөр хин хэлэх юм. Орой нацсан яасан. 10 хэдэн жил баг байсан баха. Бараг л
Ихч ч гэсэн юу ч тоогоогүй. Өө сайнаас хүүхдүүд ч айгу том болж байлаа. За хоол ид мэдэв. Би өчигдөр л уурлаа загнуулаагараа явсан юм шиг л байсан. Эвлэрэхгүй байж байгаа төлбөр нь хэд гарна гэж бодож. Ай тавьж гисэнд баярлаа. Утаа унтрааж байгаа номлоо. За ингээд залбирсан. Миний өвгдөөс Авраамийн бурхан, Исаакийн бурхан, эзэн минь та надад төрсөн нутаг төрөл төрөгчдөөсөө боц. Би чамайг өрөөнө гэж хэлсэн шүү дээ. Өчүүхэн зарц чинь таны өдөрсөн хайр, өршөөл, шудраг бүхнийг хүртэх ёсгүй. Одоо Йордан голыг ганцхан таягтайгаа гаталж очисон намайг одоо 2 отогтой бүр тийм болгож баяжуулсан байна. Миний ах Исавын гараас намайг авраач гэж гуйж байна. Учир нь тэр хурж ирээд миний ихнэр хүүхдүүдийг дайрна гэхээс айж байна. Та чамд өрөөлөө хүртээж, би чамд өрөөлөө хүртээж үр удмын чинь далайн тоо томшгүй элсэн ширхгээс одон болгож өгнө гэж та хэлсэн гэж Яаков залбирч байгаа. Тэр өршөөлийн тухай суралцж байх үед Яаков ингэж залбирсан бол Яаков гэдэг тэр хичээл заажсан багш ингэж надад ингэж зааж ингэж хэлсэн. Бурхан минь, би ахта үнэхээр муу зүйл хийсэн. Миний шунаад байгаа зүйл түүнийх байсан. Би мэхэлсэн, шунсан, хуурсан, тэрэндээ ээжигээ уруу татсан, ээжийнхаа миний төлөө юу ч хийж хамаагүй хайрыг би ямар нэгэн шунсан зүйлээ өөрийн болгож авахын тулд ээжигээ бүр тийм муухай зүйл хийхэд хүртэл хүргэсэн. Тэгээд хийж яхад нь би ээжээ дэмий юм шиг байна. Болио гэж хэлж, ээжигээ болооч. Таны хайр над. Та миний төлөө бүр ингэх юм уу те? Таны хайр надад хангалттай. Хүүн өөрөө олоод авнаа. Миний ээж, миний төлөө залбирч өгөөрэй гэж хэлэхээр ээжигээ тэр муухай хуурам мэхлэлтийг тэр нөхрийгөө миний төлөө хуурахыг миний хүүн аавыгаа хуурахад туслах тийм муухай гэмийг харцаараа дуустал нь хийлгсэн. Тэгээ би ээжийнхээ хайрыг өөрөө өмчилж ахыгаа ээжийг тийм ч их хайрладгүй болгоход хүртэл нөлөөсөн. Та намайг уучлаач. Ахын уур хилэнгийн зөвлөдөө. Би энд байна. Би энийг өөрөө шийдэж ахын уурыг гаргаж чадахгүй юм байна. Харин бурхан минь та миний ахыг зөөлөж өгөөч. Уучлж өгөөч. Миний буруу гэж залбирсан бол яах вэ гэж. Уг нь бол бид яг ингэж залбирх хэрэгтэй. Гэтэл итгэдэг хүмүүсийн дандаа буруу байдаг юм шиг, ууралсан хүний дандаа буруу байдаг юм шиг, тэ? Ямар нэг алхам хийсэн хүний буруу байдаг юм шиг л бид залбирдаг. Бурхан минь би энэ талаар таны өмнө 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө гэмссэн. Гэтэл одоо хүртэл энийг бодоо яваад идэг сонин хүмүүс байх юм. Тэр хүмүүсийг та уучлж өгөөч гэдэг ингээл. Бид нар төмөрөө өршөөл эвлэрэл дээр хандлага жоохон өөрчлөх хэрэгтэй. За ингээд дараад нь тэр шөндөө ахтаа ингээд ахыгаа зүрх сэтгэлийг зөөлөхөөр ингээд бүх өөртөө байгаа бүхнийг одоо тэр нь утгагүй болчихж байгаа байхгүй. Ахын нэрээ дайрах юм бол тэр бүхний 20 жил цуглуулсны хэрэгэн ч гарахгүй юм байна шүү дээ. Угаасаа тий. Тэгэхээр тэр бүхнийг ахтаа өгөхөөр шийдсэн. Бүр өгөхөөр шийдэхдээ яаж ингэж саяхан тэр овгийн ахлагч байсан бол одоо өөрийгөө ахыгаа зарц болгоод хүүхдүүдээ яаж ийн ахыгаа бас зарц болгож байгаа. Ингээ бэлгэн дотор бүгднийг оруулаад ингээд ах хурж ирээд энэ юу юм гэх юм бол таны зарц Яаков танд өгж байгаамаа. Таныхаа гэж хэлээ гэж. Яаковын амнаас түүнтэй хамт байгаа хүмүүсийн амнаснаас илүү чухал юм уу? Яаковын тэр ахаасаа уучлал гоохгүй олон жил явж байгаа тэр бардан байдал болон тэр хатуулсан зүрх сэтгэл хамт байгаа хүмүүс нь 20 жилийн туршид аж аргалтаар амьдраад яг юмд хүрэх гэж яагаад тэр Яаковын хэзээ нэгэн цагт хэдийн төлж шийдэх ёстой байсан асуудлын төлөөс шийдвэр болж тэр хүмүүсийн амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөх ёстой юм уу? Саяхан овгийн ахлагчийн эргчлөөдөө хүүгээ дуудагдаад явжсэн Юда одоо аавынх нь хэзээ нэгэн цагт хийсэн өөрсдийг нь төрөөжгүй байхад хийсэн гэм нүглөөс олж боол олох ёстой юм уу? Эвлэрлийг хойшлуулахад тэр эвлэрэх ёстой байсантай харамсах тэр өдөр төлбөр нь хэд гарах юм бол? Өнөөдөр бид нар Яаков, Исав гэдэг хоёр хүний тухай нэг юм драма яриад байгаа юм биш шүү дээ. Би кино спойлердод зорж байгаа хүн ч биш шүү дээ. Харин өнөөдөр бидний амьдрал тохиолж байгаа хэрэг бид буруу шийдэх юм бол
буруудад хүлээж идэг гэдгийг, зөв шийдэх юм бол зөв зүйл хүлээж идэг гэдгийг Бурхан энэ Библиэр дамжуулаад биднэрт надтай хамтайгаа хүмүүс ингэж өргөдөг. Надаас нүур буруулсан хүмүүс ингэдгийг гэж бидэрт сануулсан сургамжлан Библийн энэ зузаан номыг бидэрт бичиж үлдээсэн. Библи нэг зүйлээрээ маш гоё. Библи өөрийнхөө гол дүр болсон хүмүүсийн алдаа оноос ичдэггүйгээрээ гоё. Харин бид нар ажлын ярилцлаганд орох болохоор өөрийнхөө бүх алдааг нуудаг шүү дээ. Тийм үстэй. Би та нарыг хайж байгаа хүн чинь мөн. Надад тэр та нарын шаардаад байгаа юм байхгүйсэн ч би бий болгоно 10 хоногийн дотор. Юу тийм их юм уу? Сорно шүү. Гэтэл үнэн дээ. Библиэлд Иохан номын 1-р бүлэг дээр Есүс Марк дээр ч юм. Марк Иохан 2-ийн 1-р бүлгийн 1 дээр ингэж байдаг. Есүст хэний ч гэрчлэл хэрэггүй байсан гэж. Бид нар нэгнийхээ талаар өстө ярих шаардлага байхгүй. Би цоожд гэдэг хүнийг мэдээ. Би цоождыг бол өстө ороо гарч юм шиг мэдээ шүү. Гэл нэгнийхээ тэгж. Гэтэл би мэдэхгүй байхгүй. Харин эзэн өөрөө мэдж байгаа. Бүр цоожд өөрийгөө мэдэхгүй зүйлийг ч гэсэн эзэн мэдж байгаа. Чи өөрийгөө ийм гэж мэдэхгүй өнөөдөр хүртэл яваад байгаа байхгүй гэж. Бид нар ямар гайхалтай Бурханд итгэдэг гэж. Тэр Бурхан бидний амьдралыг нэг зүйл дээр гацаад тэрийгэ дахин бодоод тэрэн дээрээ гатуураад өөр олон зүйлийг авах гэсэн цаг хугацааг өргөхөд ямар их харамсаж биднийг эвдрүүлэх гэж яарч, биднийг хайрлах гэж яарч, биднийг ерөөх гэж яардаг гэж. Гэтэл бид нар ерөөсөө яардаггүй. Тэгээ санагдаж байна уу? Баярлалаа толгойд тагч байгаа хүмүүст. Би ганцаараа биш юм байна. Хамтдаа эзний үгээс маш анхааралтай сайн суралц. За ингээд Яаков гэрийнхнийгаа урдаа ингээд жигсааж явуулчаад өөрөө ингээд хамгийн ард нь ингээд яваад ингэжсэн чинь нэг хүн хурж ирээд түүнтэй барилдаад дунсан. Яаж яага та нарт нэг юм хэцүү өдөр хүмүүс уцаар залгаад бүр янз бүрийн төвлөрөхгүй юм асуугаад шаардаад ийм өдөр та нарт байсан уу? Наа 50 орхиотгооч. Өнөөдөр би ганцаараа байна гэсэн ч гэсэн амьдрал тэгэл ганцаар ингэж орхиол тэгэл 50 орхичдаг уу? Үгүй ш. Гариг ертөнцийн голд нь чи зогсож байгаа биш. Есүст итгээрэй гэж хэлэнгүүт харин тий зарим нэг хүмүүс гэж Есүст итгээрэй гэдэг үгийг танд хэлж байгаа байхгүй. Бурхны өршөөлийг бусдад үзүүл. Тий гэж таны өршөөдгөө хүний тухай ярих гээгүй. Таны тухай яриад байгаа байхгүй. Танаас нэг те зүгээр би мартсан шүү ч юм уу эсвэл уучлсан шүү. Эсвэл шударгаа те надад нэлээд их цаг орлоо. Хэцүү байлаа. Бас чамд гүнзгий гомдсон байна. Чамаас их юм хүлээдэг байж. Чи миний хувьд айгүй чухал хүн байж. Тийм учраас чиний хийсэн үйлдэл намайг маш шархлуулсан юм байна. Гэтэ хооштой ингэ яваад байж болохгүй шүү дээ. Би чамайг уучлаа. Харилцаа хэвэн байж чадахгүй байхаа. Тэгтээ чи энийг ойлгоорой. Харин одоо ингээд надтай холбоотой асуудлаас олж хооштой битгий зав гэж хүнийг чөлөөлөл дөө. Итгэгчид бид энийг эхлээд хийе л та. За ингээд байж чи нэг хүн хурж ирээд ер нь бол нэг хүн биш тэнгэр илч хурж ирээд Яаковтай ингээд барилдаад унсан байхгүй. Та нар ингээд хэцүү очиж хүн ноолоод байсан удаа байгаа юу? Яц тагаа гэх манай ингээд нэг тийм хөвгт байдаг гэсэн. Заавал инээл гэх юм уу эсвэл хойноосоо хөөлгөж мөөлгөж яж нэг ингээд орхидог. Зүгээр ерөөсөөс болохгүй хурж ирээд долоо дөрөөр хатгаад. Яаков шүнжэнгөө тэр нэгэнтэй барилдсан. Барилжахтаа магадгүй Яаков ингээл те Яаковыг бурхан яг ингээд тэнгэрчээ илгээгээ түүний доторх зүрх сэтгэлийг нугассан баг. Тэ? Магадгүй тэр ярилцаад ингээд тоглож ирсэн баг. Чи уурлах хэрэгтэй. Уурлах хэрэгтэй. Аав надад юу ч өгөхгүй юм шиг тэр үед санагдаад байсан юм чи. Би юу ч хөө хоцрох гэдээсээ би ямар нэг алхам хийх ёстой байсан. Тэгээд тэрийг ах биш би авсан нь дээр гэж ээж бодож байсан. Би өөрөө ч гэсэн тэгж бодож байсан гэж. Харин ээжийнх нь бол хайр, өөрийнх нь бол шунал байсан байхгүй. Энд нөгөө айлын том хөлтүүд байна уу? Тоглоом чи ээж чинь булааж дүүд чи өгсөн. Өгөх болоогүй байна. Би тоглосоор байгаа, хайрласаар байгаа, хадгалсаар байж байна. Одоо дүүдээ өг чи том болчиход гэдэг. Гэхдээ эн чинь минийх гэдэг чи. Чи одоо том болж яах гэдэг. Дүүдээ өг гэж.
Дотроо том болоогүй байж болно. Исав ах нь угаасаа тэр эд баялагын эзэн учраас санаа зовдгоо байсан. Бас тэрэнд анхаарал хандуулах шаардлага одоохондоо гараагүй байсан. Аав нь байсан, ээж нь байсан те. Ингээд хүмүүс байсан шүү дээ. Тийм учраас тэр ах нь тэр Яаков шиг те ингэж тэрийг хурдхан шиг гэсэн тийм яарсан зүйл байгаагүй л байхгүй. Ингээд Яаков шүмжэнгөө барилцсан дараа нөгөө Тэнгэрлэгч нүглээ би явлаа гэсэн. Намайг ерөө тэхгүй би явахгүй. Яаков ер нь ерөөлөнд ямар дуртай юм бэ? Яаж игээл бүр хуурж мэглээч чамаагүй ерөөгдөхгүй л тэтгээд ах юм. Гэтэл тэр амьдралдаа бурхан аль хэдийнэ түүнийг ямар их ерөөчөөд байгааг харахгүй байгаа байхгүй. Бүр аль хэдийнэ те зарим хүн хүсэж мөрөөдөөж яахгүй асар олон зүйл түүний хажууд байгаад ахчил намайг ерөө гэж байгаа. Тийм. Нэр чиг юм бэ? Яаков одоо чи хойштоо Израиль болно. Чи хүмүүстэй бурхантай тэмцэлцсэн учраас барилдсан учраас чи өөрийгөө олж авахын тулд ийм байх ёсгүй, тийм байх ёсгүй гэж зарим нэг хүмүүсийг бодох юм бол чи илүү идэвхтэй байж өөртөөгөө тэмцсэн учраас бас бурхныг хүмүүсийн амьдралд юу хийгээд байгааг ойлгох гэж хичээл чармаалт гаргасан учраас чи нэг удаа ахыгаа хоорсныхаа төлөө 20 жил хадам авда 10 удаа ажлынхаа цалинг өөрчлүүлэн хуургацсан учраас одоо чи тэгээд 20 жилийн дараа эргээд ирэхэд ахих нь уур ээж чинь нэг хэлээд байсан. Ребека хоёр хүүгээ хооронд нь асуудалтай болгосон байсан. Ах чинь нэг уурлж байгаа л болчихдоо. Ахыгаа уур гарахаар хүрээд ирэхгүй юм нэг хүн 10-аад тонны ч болтой. Хүн 20 жилийн дараа өрөөд ирэхэд ах нь өөдөөс нь 400 хүн дагуулад ирж илээ шүү дээ. Бид нар хүмүүсийг ямар байхыг бодохоо болох хэрэгтэй. Харин бид өөрсдөө ямар байх ёстойгоо өнөөдрөөс бодох хэрэгтэй. Хүмүүст хэцүү байгаа бол хэцүү байна. Хүмүүс гашуудах хэрэгтэй бол хэрцэг хугацаагаар гашуудна. Жохон амьдралын асуудал, санхүүгийн бэрхшээл, янз бүрийн зүйлүүд дундуур явж байгаа бол тэрийгэ туулна. Тэрийг заавал нэг юм гайхамшигаар хурдан туулахгүй байхаар энэ итгэлгүй юм байна, залбирдгүй юм байна, энэ эсвэл бүр итгэдэггүй юм байна гэдэр гэж хүний өмнөөс янз бүрийн бодгоо байл гэж. Өнөөдрийн номлын төгсгөл өргөн төлөвгүй юу вэ? Өргөн юуны харилцааны юу вэ? Рекламны яваад байдаг те. Яг тэр шиг. Ингээд маргааш өглөө нь боллоо. Одоо ахыхын талаас харъя. 20 жилийн дараа дүү нь ирж ийн гэсэн чинь дүүгийнх нь элчин магадгүй буруу ярьсан байж магадгүй. Миний дүү ямар байдалтай. Танад ч амар баян шүү дээ. Тэ олон зарцтай. Тэ эндээс ганцаараа явсан гэж би сонссон байна. Гэтэл манай эзэн бол одоо баян. Сайн аав, сайн нөхөр, олон хүүхдүүдтэй, олон зарцтай, тэ ухаантай, хадам эцгээсээ давж гарсан. Тэгээ түүнд тэдэн одоо хонь байдаг, ямаа байдаг, тэмээ байдаг гэдэргээд юм уу хүмүүс нэг ийм л юм ярьдаг. Харин бурхан бидний зүрхний гүнд бидний амьдралын бидний хамгийн их зовоодаг асуудлын тухай л харчдаг. Тийм үү, тийм баян болсон юм уу те? Ирчүүдээ бүгдөө ингэ өөрсдөө бэлтгэж хэл. Дүүг досноо. Хэрвээ Яакобын нүдэнд Яакоб ингээл бөөнөрөө ингэж үрж ирсэн шууд ахтаа ингээл нөгөө тогтоож дээр төвдийн хэлж гардаг шиг хивс тавиад гэр мэр бариад ахыгаа огцсон бол ах нь уурд тэгээд энэ бүхнийг өөрөө олж авч чадах байсан бол минийхийг хуурж мэхлэн байж булааж авч 20 жилийн туршид намайг дүүгээсээ хол байлгаж ээжтэйгээ муу харилцаатайгаа аавтайгаа яаж харилцаагаа мэдэхгүй ийм нөхцөл байдал дотор оруулах хэрэг энд юу байсан юм уу? Би бол энэ шиг баялаг бүтээж чадахгүй аав ээжийнхаа өгсөн зүйлүүд дотор л амьдарч байгаа хүн гэж Исав бол боддог байсан баг. Гэтэл яваад ирчүүдийг хэсэг хүмүүс таарлаад байсан Исавтай. Хин бэ? Яаков. Таны зарц Яаков тань дээр ирж байна. Тэгэд хамгийн сүүлд нь Яаков доголжчихсан амтан ирчихсэн. Лук ном дээр Төрсөнгөгийн сургаалт үлгэр гэж гардаг байхгүй. Бид нар бүгдөө мэдэн тэ. Эцэг нь гүүж очоод тэврээд үнсээд уйлаад гэж.
Тэгсэн чинь хизээ хизээгөө дайраад өөрийг нь отолтонд оруулаад мал сүргийг нь булаагаад хүүхдүүдийн боол болгоно гэдээсэн хүн гүүж хурж ирснэ. Яасан бэ гэхээр Исав гүүж ирэн түүнийг тэрвэн хөдүүнээс нь хөдүүдж үнсээд хоёулаа уйлалцсан гэж хэлсэн байна. Болоо. 20 жилийн нөгөө аймаар хүний гаргасан үйлдэл нь энэ. 20 жилийн хүнийг муугаар бодож явж байгаахын төгсгөл нь энэ. 20 жил ахыгаа буруу бодсон. Тэгээд гэртээ эргэж ирсэн. Эвдэрсэн. Ах нь энэ юу юм бэ? Энд тэр юу гэж юу гэж хэлж байгаа гэхээр те. Бурхнаас надад таны зарц надад нэгүүлсэн хүүхдүүд юм аа гэж хэлээд юу гэж хэлсэн бэ гэхээр би таны таалалд нийцэх гэсэн юм аа. Энэ бүхэн баг таних гэсэн чи. Дүү минь дээ. Надад байгаа юм хангалттай. Өөрийнхөө юмыг өөртөө байлгах гэж хэлсэн. Тийм үү. За. Эвлэрлийн юу болгоод эдрийг чи авлаа гэсэн бол яг. Тийм хүн амьдрал дээр бас байгаа шүү дээ, тий. За тийм үү. Чи өөрөө өгж байгаа бол авъя гэсэн бол яг. Гэтэл бид нар чинь Авраамийн ач нар шүү дээ. Тэд нар чи Исаакийн хүүхдүүд шүү дээ. Тэдний өвгдөөс нь Бурхны зүрх сэтгэлд нийцсэн хүмүүс байсан шүү дээ. Тэд нар гэрийн хүмүүжилтэй шүү дээ. Исав гэр бүлээ хамгийн их зовоож байгаа хүүхэд нь мэд харагдаг байсан боловч Яаков ч гэсэн гэр бүлээ хамгийн их зовоосон хүнд орно шүү дээ. Учир нь Исаак өөрийн хүүг 20 жилийн турш хаана юу хийж явж байгааг тийм цаа мэдэхгүй байсан шүү дээ. Харин Исав муу юм хийгээд байсан ч гэсэн аавтайгаа хамт байгаа учраас аав нь хараад байсан байхгүй. Исав муу хүн байсан ч гэсэн аавыгаа Яаковыг эргээд ирэх өдрийг хүртэл харж хандсан л байхгүй. Та нар эвлэрэлд хэр зэрэг яардаг вэ? Эсвэл яардаг вэ? Та нарыг эвлэрэхгүй байх вэ? Та нарыг мэддэг бүх хүмүүс нэг бол хоёр угаадаг эсвэл бүгдээрээ нэгдээд хордон эвлэрдэггүй байх таа гэсэн сэтгэлийн дарамт шахалт хүндэгцүү байдалд ордог гэж. Та нар залбир. Тэгээд эвлэр. Бурхан эвлэрлийг тунхаглаж, Бурхан эвлэрлийг хайрлаж, Бурхан эвлэрлийг бидэнд өгсөн. Амар тайвныг тогтоогчид ерөөлтэй юу? Учир нь тэд Бурхны хүүхдүүд гэж дуудагдана гэж хэлсэн. Манай чуулганы итгэгчид энэ номлыг сонсож байгаа бүх хүмүүс амар тайвныг тогтоогчид байгаасаа гэж хүсэж байна. Эвлэрдэг, эвлэрүүлдэг, эвлэрхийг ятгадаг. Хэцүү байсан ч эвлэрч чадахгүй, өршөөхөд хэцүү байсан ч хэцүү байгаагаа хилдэг. Тийм хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Хин нэгэн өөрийн чинь хайртай хүмүүс, өөртөө чинь Бурхан өгсөн хүмүүс ядарч зовж та нарын тэр зүрх сэтгэлийн хатварлын төлөөсийг төлж амьдрал нь утга учраа алдаж бүр хүнд хэцүү байдалд орохоос өмнө тэр бүхэн ирэхээс өмнө эвлэрэлд яараарай гэж эзний нэрээр та бүхнийг ятгах байна. Хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь та биднийг байгаа бүхэн дээр сэтгэл хангалуун байхад та тусалж өгөөч. Бидний голж, бидний дургуутсаж, бидний байхгүй болохыг хүсэж байгаа зүйлсүүд зарим хүмүүсийн мөрөөдөл гэдгийг мэднэ. Зарим хүмүүс энэ бүхнийг залбирэн гуйж өөрт байгаасаа гэж хүсдэг гэдгийг мэднэ. Харин эзэн минь хамгийн гайхалтай эзэн минь, хамгийн бүтээгч эзэн минь, хамгийн бидний төлөө бэлддэг эзэн минь. Бидний төлөө хамгийн бүгдийг сайнаар ажилуулж та өөрөө дуусгадаг. Та бол гайхалтай эхлэн ба эцэс, эхлэл ба төгсгөл. Бидний эвлэрэхгүй байгаа, бидний үзэн ядарч дургуутаж байгаа, хол байхыг хүсэж байгаа хүмүүсийг та яг энэ цаг үед яг бидэртэй адилхан төрүүлж, биднийг таньдаг болгож энэ бүхний дүнд та өөрийн сул дорой хүүхдүүдэд бидэнд юу заах гэсэн юм бэ? Тэр бүхнийг та ойлгуулж өгөөч. Бид Яаков шиг амьдралынхаа 20 жилийг үрмээргүй байна. Гэхдээ бид юмыг маш хурдан шийдэж өөрийгөө хуурдаг хүмүүс байхыг хүсэхгүй. Тэр төлбөр насар өндөр гарахаас өмнө та бидний хайрлахын тулд өөрийнхөө Есүс Христийн өгж байж биднийг өөр дээрээ ирэх боломжтой болгосон шиг тийм өндөр төлбөр гарахаас өмнө танаас суралцаад таны дотор өгөөмөр энэрэнгүй, нэгүүлсэнгүй, бас зөөлөн сэтгэлтэй,
бас өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрч байгаа газар болгонд амар тайвныг тунгалдаг. Тунхагласан учраас таныг мэддэг юм байна гэдгийг хүмүүс мэдээ тань дээр ирдэг. Таныг гэрчилдэг амьдралаар амьдрахад тусалж өгөөч. Амьдралд минь байгаа бүхнийг өгсөнд танд баярлалаа. Байхгүй байгаа бол яаж олж авахыг, хэрэгтэй бол үу таалгуудыг та нээгээд хүч чадлыг нь та мэрэгэн ухаантайгаа өгөөрэй. Эзэн Есүс энэ цаг учраас бидэнтэй хамтаагаад баярлалаа. Бурхан эцэг минь Есүс Христээр дамжуулан биднийг өөртөөгөө эвлэрүүлж, түүний урсгасан цусаар дамжуулан бидний гин нүглийг угааж, бидний хатуусан зүрх сэтгэлүүдийг зөөлөн дэвтээсэн танд баярлалаа. Бүхий л алдар хүндэтгэл тэнгэрт их эцэгт дүүрэн байг. Бидний төлөө даргалмайдаар хадагдан алгадаж, бидний төлөө дахин амьдсан бидэнтэй одоо хамт байгаа. Биднийг ятгаж, биднийг эзэнлүү ойртуулахыг өдөр болгон ятгаж, биднийг синхруулж, бидэнд мэрэгэн ухаан өгдөг ариун сүнс бидэнтэй хамтаг. Түүнд алдарн байг. Магтаал үндэслэлийг танд өргөн Есүс Христийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Амен. Хамтаа суудлаасаа масад эзний аманд